pray for me, take my pain for me, save my soul for me, 'cause I'm alone to see. If I'm gon' die for you, if I'm gon' kill for you, then I spill this blood for you. Hey. Just in case my fate come, I live by my own law. I live by my own law. I live by my own. Just in case my fate come, I live by my own law. I live by my own law. I live by my own. тэгж ээж үдтэй. За хай. Гэрээ. Хай. Манай ихч байна. Манай баг ихч. Доор ижиг нүлтэй. Баярлаа. Бид хоёр нэг сарын хугацаатай Glow Up Challenge хийж байгаа. Хоорондоо өөр өөрсдийнхээ арга барилаар юм Glow Up Challenge хийя гэд ярилцлаа. Өнөөдөр совтой яг challenge-ийн яг явцад яг юу болох талаар детальчилж ярих бол. Тийм яг ямар шүү байх талаар тэгээ яг одоо ингээд D1 буюу маргааш нас эхэлж байгаа. Маргааш нас эхэлж байгаа. Маргааш болохоор 3 дахь өдөр байхгүй. Тэгээд ингээ хүмүүс ингээ заримдаа ямар нэг юм эхлэхдээ заавал нэгдүгээр өдрийг хүлээдэг. Тийм болохоор хизээч битээ нэгдүгээр өдрийг хүлээ. Зүгээр шууд маргааш насны юм уу шууд ихтлээрээ. Тэгээд шууд ингээд яг ямар тасгадлаа яаж хийдэг талаар ч юм уу бас давхар видеонд оролцуулаад явъя гэж бодож байгаа. Тэгээд яг миний зорилго гэх юм бол би одоо болохоор нэг 62 кг-тай байгаа. Тэгээд масс аваад давхар өөхөө хайлтыг гэж бодож байгаа. Ер нь нэг 50 хайл өөхөө шатаад шүү. Хайлтдаг байгаа. Тэгээд нэг 57 болоо ч юм уу 58 руу орох тийм зорилготой байна. За энэ нагийн зорилго. Би юу яа? Би ярьчих. За ярь. Жаа хоорт гэсэн. Би манай томигч тэгээд совдоо хоёр шарцаар агаад 5 сар талах боди билдингийн тэмцээн ингээд хичтөөг оруулаа ингээ оруулаа ямар гоё юм биш үү гэд хүнийг шарцаар агаад тэгээд орслоо. Тэгээд яг одоо манай багш хэлж байгаа бол нэг 20 гаруй хоног ингэж дайт ирсэн айгу буруу байсан гэдэг хэлж л та. Тэр нь болохоор бид дайт ярихтаа өглөө юудвал өглөө авьяас өндөртэй тэгээд өдөр дөнгөө дахиад ямахтай тэрөө 6-аас хойш мэдэхгүй тийм энэ зүгээр яг нэг бикини гэжтэй. энэ бол зүгээр л эхлэлээсэн. Тэгээд цаашаагаа юм дахиагаа зөвхөн дахиа ямар ч авьяас өндөө юу ч авах зөвхөн дахиа ногоо юу ч авах. Тэгээ яг сүүлийн 7 хоногт усаас амар эсвэгсэн. Тэг яг тэрний дараас яг би ч нөгөө угаасаа төрөлхийн амар иддэг хүн. Тэгээ эзэн ч гэсэндээ нэг амар чин дэмдэггүй ингээд зөв формал ингээд нормал таад байгаад байдаг байхгүй. Тэгсэн чинь ингээд ерөөс жим хасдаггүй хүн чинь ингээд гинт ингээд зингээ ингээд хасах гад ингээд дайт майт барингууд чинь огцом ингээд турчингуудаа буцаж ингээд юу хата зингээд хата ингээд аажим ингээд тийм дасгаж тайхгүй болохонгод ингээд хурдан ингээд харгалдаг гинэ. Ер нь бол тэмцээний дараа иймэрхүү юм болсон зөндөө ингээд тийм юунууд кейсүүд байдаг. Тэгээ тэрнийх нь нэг нь би гэсэн. Тэгээд яг би 2-7 өдрийн дотор яг нэг 10 кг орчим нисэн баг. Тэгээ яг 2 сарын дараа зингээ үзсэн чинь 58 байсан. Тэрний өмнө яг хэдэн кг байсныг мэдэхгүй. Тэгээд тэмцээнд хэдтэй орлоо? Тэмцээнд би 49-т орсон. 49 юм уу? 49-т орсон шүү дээ. Тэглүү. Анаа 47. 47 илүү найдас. Тэр хэвчээ. Айгу орч. 49 хүрсэн юм байна тийм. Наа тамир хэвчээсэн. 51 биш илүү. Биш. Усаа хассан шүү дээ. Усаа хасаад шүү дээ. Санийхан кат ч. Миний кататас гайс. Тэгээд яалаа. Би саяарчлаа. Тэгээд нөгөө иймэрхүү байдалтай байсан. Тийм. Жинчин юм болсон. 58 болсон. Бүр яг бүр оргил амар нэг одоо юу болсон байсан. Жин нэмсэн байсан тэр үедээ жингээ үдэг ухаалтмаагүй байсан учраас. Тэгээд яг нэг 2 сар марын дараа жингээ үтсч 58 байсан. Тэгээд би одоо ч зөндөө 58 байгаа юм билээ гэсэн. Сайн мэдгүй. Санаалахгүй л юмс. Жимийн жин буруу үздэд юм уу яагаад нэг. Гэтэ одоо нөгөө хүмүүс ярьдаг штеп. Жин ингээл нэмэгдээл буураад эмгтэн хүмүүс ч юу нэгэд бол амар хэцүү штеп.
яг гоо зарим нэг хүмүүс амар хурдан нэмждэг төрлийн хүмүүс байгаа. Ингээд эсвэл нөгөө хурдан хасчдаг төрлийн хүмүүс амар олон янз байгаа. Тэгээд тэр болгондоор бас нэг амар сүртэй бити ингээ стресстэй сэтгэлээр нараа бит хоёр ч гэсэндээ бас яг адилхан ингээд стресстэй явж байна. Тийм та нар ганцаараа биш шүү. Тийм. Би нэг юм ойлгосон. Зин нэмж хасах асуудал бол ерөөсөө нэг амар тийм чухал юм бол биш. Хамгийн гол нь одоо ингээд чиний ингээд би ингээд жимд явахаас өмнө өөрийнхөө би ингээд ерөөсөө ингээд санаа зовдөг байсан байхгүй. Тэгээд ягаад жимд явсан бэ гэхээр ингээд жоох ингээд масс нэмэр санагдаад зүгээр л амар турахаа масс нэмэх хэрэгтэй юм шиг санагдаад жимд явсан маань ингээд зүгээр яг жингийн асуудал ч юм уу ингээд хүн болгоны би ингээд өөрийн гэсэн онцлогтой заавал ингээд фит байх албагүй заавал тархамж заавал турхай байх албагүй гэдэг юм байна гэдгийг ойлгуулж гисэн. Гэхдээ надад бол жин юм нэрээ захгүй учраас би ингээд өөрийнхөө яг ингээд рол модель гэдэг лөө. Яг миний ингээд өөрийн буй одоо юу амар гоё дасан бүтээхийг хүссэн би юм амтахаар жоохон фит. Тэгээд яг тийм юу гэдэг чинь 9 цаг шиг гэдэг шүү дээ. Тийм байл яг миний хувьд яг ингээд амар таалагддаг тийм юм байхгүй. Тэгээд одоо л яг зорилго маань бол 50 яг нэг масс аваад тэгээд 54-өөс 55 кг-ын хооронд байвал болно гэж бодсон. Тэгэхээр өнгөрсөн жил 53 кг байхад яг маскгүй байсан. Маскгүй 53 кг байхад нэлийн турах байсан. Тэгэхээр одоо л нэг 54 юм уу 55 кг болоход яг болно. Тэгээд яг бас ямар шүү биетэй болох ч байгаа тий. Яг айл хэсгээрээ булчинтай болохын яг ямар дасгал хийх юм бол тэр хэсгийг чинь нөхөж чадахын гэдэг дасгалыг бас амар зүг сонгох хэрэгтэй. Тэгэхгүй нөгөө буруу дасгал хийгээл амар шал буруу юм их хөгжүүлээд байгаа чинь шал буруу байхгүй. Тэгэхээр одоо яг энэ 30 хоногийн челленжаар бит хоёр биеийнхэн яг айл хэсгийг яаж хөгжүүлэх үү гэдгийг нэгэд бол бас давхар харуулъя гэж бас бодож байна. Хүмүүс өөрсдийнхөө юм туршлагуудаас ингэж худалдаад нөө нэг их хүмүүс анх жимд явахдаа ингээд тасгалаа буруу хийснээс болоод буруу ингээд болцонгоо хөгжүүлээд тэрнээс болоод яг ингээд биеийн одоо гэдэг хүссэн биеийн юм гарч ирдэггүй одоо гэдэг яг хүссэн газар энэ дэр болчихно ингээд ядггүй өөр газар ингээд жоохон сонир хэлбэртэй болцдог ч юм уу тийм бүхгээд тохиолдлууд байдаг. Тэг хамгийн гол нь нэг юу ихтэй тасгалаа ихтэй аюу сайн мэдэрч болцонгаа мэдэрч одоо мөр хэлээгээд мөрний ар хэлээгээ мөрний араа сайн мэдэрч хийж гэдэг юм. Яг тийм одоо юм детальны юмнуудыг бит хоёр бичлэгэн дээр арай илүү оруулж өгөөлнө. Тэгээд тий. Хамт байгаарай. Баярлаа. Одоо ингээд бид бүхний оюун хүртэл бит хоёрыг яг сонсон баярлаа. Удахгүй аюу гой бичлэгтэй болсон. Аха тий. Өөр юусээр хам байхгүй шүү дээ. Өөр юу бодлоо? Өөр харин гайгүй тий гэсэн үү? Тийм юу бодлоо? Мэдгүй. Аха. Өснө. Маргааш. Аха. Эсвэл та нар гоё юу комент үлдээж болно. Хоёлаа жингээ бас давхар хүмүүст харуулчих. Яг нөгөө зарим хүмүүс тийм хідэн хилтэй тэгэхгүй бол нөгөө хүмүүс чинь яг ингэ яачтай юм шиг л шүү дээ. Би ч жишээлх юм бол нэг 50-д харагддаг юм шиг байгаа заяа. Ерөөсө 60-д гэж харагддаг. Хоёлаа ер нь бол ойролцоо харагддаг шүү дээ. Ингээ биеийн яг ингээ харахад тэнгүүт хоёул ингээ хооронд хідэн килограмм. 4 кг. Би чинь 62. 58. 58. 4 кг юм зэ. Гэтэ миний хөх бүгдэн доо юм байна. Яа. Тэрнээс болоод чи бас жоохон нэг зөвшөө гэж бодсон. Тэгтээ би яг 64 биш юу лээ. Чи яг нэг 55 байхад чинь би стил 60-д дэл байгаад 61-тэй хахад л бас хоёлаа адилхан харагдчихсэн шүү дээ 5-6 кг зүрхтэй юм бүртлээ. Хэзээ. Чи 54 мөрөнд болчихсон шүү дээ ер нь. Хэзээ тэнцэр байсан. Мартаач гэж. Тэмцээнд орох юм. Аа, тийш дээ. Юу гэсэн шүү дээ. Чи тэгтээ тэмцээнд хэдтэй болсон? Тэмцээнд 56. Тийш дээ. Бит хоёр ч нэг тэмцээний үеэр амар төстэй бит бас. Совдаагийн нөгөө нэг хөлний гоё хэсгийн болчин амар сайн хөгжөөд юм гоё амар гоё болчин гарч ирсэн байхгүй. Миний юм хөлний болчин гэхээс илүү миний гарны нурууны болчингууд айгуу сайн гарч ирсэн гоё. Тэгэхээр яг нөгөө яаж тасгал хийсэн ямар юунаас хамаарат болчин чаа тий хөгжнө. Бит хоёр дашрамд анх удаага видео влог чи ч влог хийжсэн. Яг хамтдаа анхууд миний анхууд тий хамтдаа бас анхууд гэж бодлоо. Тий. Бодохгүй яг дээдлийн датлыг хичнэрээ бас. Дээдлийн хичнэрээ хоёр хичнэрээ татан оруулах болно. Тий. Тэгээд энэ дээр бас яг нэг авах гэхийн ухаанаар андарэ гэж хэлээч шүү. Яг нөө хэрэгтэй юм байлаад
та нарын ингээд үдэл бодолтой зөрчиж мөрчөд байгаа бол бид нар заавал өөрсдийнхээ бодлыг ийм байдаг гэж ингээд энэ бол туйлын үнэн гэж та нар ингэж байхгүй. Тэгэхээр яг өөрсдөө хэрэгтэй гэсэн юм аад хэрэггүй гэсэн юм хаяад эсвэл тоохгүй орохоорой. Тэгээд сөрөг комент үлээж авахгүй. Угаасаа бит хоёр уншихгүй. Хөөе тийм амар одоо. Хөөрхөн комментууд байлаа шин. Тэгээд зөвхөн хөөрхнүүдийн бит хоёр дараа нь бараг коммент ирэх юм болж байна. Тэгэх юм бол дараа нь бит хоёр реакшн бичлэг хийж явуулъя. Тийм реакшнтэй тийм тустай боллог оруулъя. За окей нэг иймэрхүү байна та тэгээд маргааш шууд бит хоёр бичлэгийг оруулах болно. Окей.